Америк нэгдсэн улсын агаарын цэргийн академид суралцж байгаа ганц монгол оюутан болох Үлзий Очрыг хөтөлбөрт онцолж байна. За тэрээр Америкийн засгийн газрын 100% тэтгэлгээр компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцж байна. Үлзий Очр сургуулаа төгсөөд эх орондоо ирж ажиллаж хөдөлмөрлөхөөр төлөвлөсөн байгаагаа хэлж байна. Яг ахлах сургуульд болохоор би Японд руу явъя гэд бэлтжижсэн. Тэгээ Японд руу шалгалтуудаа өгөөд тэнцээд их сургуульд орсон. Тэгээд тухайн үед данж сургууль маань таалагдаагүй, мэргэжил маань таалагдаагүй учраас буцаж ирээд тэгээд Америкийн шалгалтуудыг өгчээсэн SAT, TOEFL-гийн шалгалтуудыг өгөөд Америкийн сургуулиуд руу өргөдлөө явуулаад тэгээ одоо орсон сургуультай тэнцсэн. Яг Америкт очиод шууд мэргэжлээ сонгох шаардлагагүй их сургуульд ороод тэгээ янз бүрийн хичээлүүд авч үзчихээд юу дуртайгаа одоо сонгоод мэргэжлээ сонгодог. Тэгээ би яг код бичих хичээлүүдийг авч үзчихээд тэр хичээлүүдийн сонирхолтой байсан болохоор компьютерийн шинжлэх ухааны хичээл сонгосон. Дэлхийн нэр хүндтэй сургуульд 100% тэтгэлгээр суралцж байгаа Үлзий Очрыг сургуулийнхаа амралтаар эх орондоо түр хугацаагаар ирээд байх үеэр нуулзаж ярилцсан юм а. Тэрээр багаасаа хичээл сурлагатаа хариуцлагатай ханддаг хүүхэд байжээ. За ингээд аав өвөө цагдаа хүмүүс байсан тул тэднийг үлгэрлэж дэлхийн нэртэй цэргийн сургуульд элссэн байна. Манай сургууль болохоор энгийн сургуулиудаас ялгаатай цэргийн сургууль. Тэгэхээр арай эрт сургууль дээр ирдэг. 6 сард сургууль дээр ирээд анхны цэргийн бэлтгэлд хамрагддаг. Тэр бэлтгэл нь болохоор мэдээж маш өөр хэцүү байсан. Яг Америк цэргүүдийн яриаг суралцах шаардлагатай, Америк цэргүүдийн соёлыг суралцсан. Тэгээ цэргийн амьдрал тасан цогцсон, яаж хугацаа өмсгөөс эхлүүлээд бүгдийг нь яг анхнаас нь сурсан. Ямар ч шалгалтуудаа сайн бэлтгэж илээ. Хамгийн чухал нь бол тэр. Дээр нэмээд Америк руу болохоор сайн дурын ажлыг Америкчууд ер нь маш их одоо сайшаадаг. Тийм учраас сайн дурын ажлуудыг сайн хийх хэрэгтэй. Хичээлээс гадуур энэ хүүхд юу хийдэг вэ гэдгийг Америкийн сургуулиуд маш их хардаг. Тэгэхээр зөвхөн хичээлдээ биш бас хичээлээс гадуур үйл ажиллагаа янз бүрийн клубүүдэд тийм ээ илүү их хамрагдаасаа гэж зөвлөмөр байна. Ийм дэлхийн нэр хүндтэй сургуульд суралцж байгаа залуус маань эх орондоо ирж ажиллах бодолтой байгаа нь сайн хэрэгэ. Тэд дэлхийн хөгжлийг Монголын ирээдүйд ойртуулах гол гүүрнэ гэдгийг тодтох нь зүйтэй.